Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд нээлттэй хийсэн фантастик төрлийн Humanist Vampire Seeking Consenting Suicidal Person киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Кино үзэгчнийг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси Боданы жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси Боданы жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржигнсан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Бяцхан Саша төрсөн өдрөөрөө маш их хүсэж байсан захилгаан төгөлдөр хуура аавна. Охин шууд л хөгжмөө залгаж асаахад аав аврал нь хөгжмөнтэй хамт дагалдан ирсэн гарын авалгыг нь өгөв. Гэвч охин огтхон ч тоосон шинжгүй шууд л ая зохиож дарах ба түүнийг хараад гайхсан гэр бүлийнхэн нь Саша охиныг анх удаа л захилгаан төгөлдөр хууранд гар хүрж байгааг тодтогно. Гэрт Саша охиноос гадна аав аврал, ээж Жоржет, авгагч Викторийн мөн үеэл эгч Денис нар байлаа. Гэр бүлийн харилцаа энгийн мэт боловч тэдний дүр төрх цайвар яг л өнгөгүй мэт харагдана. Удалгүй хаалганы хонх дугарч түрээсийн алиалагч ирэх бөгөөд Саша охин алиалагчийг тэврэн угтаад түүний үзүүлэх бүжгэн үзүүлбэрийг шимтэн үзэж хамтдаа бүжиглэв. Алиалагч бүжиглж дуусаад өөрийн бэлдсэн илбээ үзүүлж эхлэх ба тэр модон хайрцагт орж нуугдаж байгаад санамсаргүй түгжигдэх нь тэр. Энэ үед Саша охины гэр бүлийнхэн түүнтэй хамт илбийг үзэж байсан бөгөөд үеэлэгчтэй энэс нь би өлсөд байна. Хизээ түүнийг идэж болох вэ гэж асуухад түүний үеийг дэмжих мэт бусад гэр бүлийн гишүүд нэгэн зэрэг босож модон хайрцагт ойртлоо. Саша охин юу болох гэж байгааг ойлгож байгаа ч тэр үнийг огтхон ч хүсэхгүй байв. Гэр бүлийнхэн нь Сашаг дуудаж хамтдаа хоололцохоо игээд урт соёогоо гялцуулан алиалагчийг идэж эхлэхэд Саша охин нүднийх нь өмнө өрнөх аимшигтай алалгыг хараад шоконд орно. Тэр цагаас хойш охины соёо ургахгүй байгаад эцэгийнх нь санаа зовж хамгийн түрүүнд зусрагчдын шүдний эмнэлэгт үзүүлэхэд бүх зүйл хэвийн магадгүй сэтгцтэй холбоотой асуудал байх гэж хэлв. Дараа нь Сашаг зусрагчдын сэтгцийн эмнэлэгт үзүүлж түүний төрлөх зусрагчийн арин шинг сэргээх гэж аллаг хүчрхийлэлтэй кино хүчээр үзүүлдэгч Саша аавыгаа дуудаж эмчилгээг зогсооно. Охины оншийг гэмтлийн дараах стресс гэж тодорхойлсон бөгөөд энэ нь алиалагч алуулах үед авсан сэтгцийн гэмтэл байж таарна. Эмнэлгээс Сашад зориулж хүчтэй эмчилгээ санал болгоход ээж нь дэмжив. Харин аав нь түүнд цаг хугацаа хэрэгтэй гэж хэлснээр эцэг эх хоёрын хооронд томоохон маргаан өрнөж эцэст нь Саша ямар ч байсан гэртээ үлдэхээр боллоо. Хэдэн жилийн дараа Саша өсвөр насны охин болсон байх ба тэр гудамжинд төгөлдөр хуурын тоглолт үзүүлж оройн хараад юу ч хийлгүй хэвтэн. Түүний туйлын хүсэл нь энгийн хүмүүсийн иддэг хоолыг яг л хүмүүс шиг идэх. Саша өлсөх үедээ хөрөгч онгойлгож аав ээжийнхээ ан хийж хураасан цусыг нь хэрглэсээр өдий хүрчээ. Аав нь охиндоо юу ч хэлэхгүй түүнийг байгаагаар нь хүлээж авдаг бол ээж нь түүнийг ан хийх ёстой гэж байнга л аавтай нь маргалдана. Нөгөөрөө Саша байнга л зогсдог дэлгүүрийнхээ гадна очиод төгөлдөр хураа бэлдэж байх үед эсрэг талын байшингийн дээрээс нэгэн хөвгүн үсэрч амиа хорлох гэж байгаад зориг нь хүрэлгүй буцаад буув. Түүнийг Паул гэдэг бөгөөд Сашатай ойролцоо насны хөвгүн байх ба боулингийн газар цагийн ажил хийдэг нэгэн. Ажлынхны газрын Хенриг их залуу түүний пүүзэнд шингэн бяслаг хийж түүнийг Dorito chips гэж дооглож байгаагаас нь харуул Паул сул дорой нэгэн гэдэг нь тодорхой. Ягд ч юм Саша түүнийг сонирхож араас нь дагахад ажлаа тараад харж явсан Паул өөрийнх нь дээрээс ажиглах Саша шүглэлтсээр гарч ирэх мөчөд түүнээс айж зүгтаах үедээ ардаа байсан контейнерыг хүчтэй мөргөөд унчихна. Нүдэ нээхэд Паулын толгойноос нь цус гарч байх ба түүн дээр дөхөж ирээд дээрээс нь харж байсан Саша Паулын толгойноос гарах цусыг хараад биеэр нь захилгаан гүөх шиг болж аимшигтэй их цангалтыг мэдрэв. Тэрхэн зур өөрийгөө хянаж чадахгүй байдалд хүрсэн Саша гинэт соёон ургаж гарч байгааг анзаарч шууд л гэрлүүгээ гүйж очиод хөрөгчнөөсөө цус авч өрөөндөө ороод цангаагаа тайлна. Түүнийг хачин байгааг анзаарсан аав ээж хоёр нь өрөөнд нь орж ирээд соёон ургасан байгааг хараад маш их баярлав.
Ээж нь энэ бол сайн мэдээ гэж хэлэхэд Саша соёотой байна гэдэг нь ямар утгатайг мэдчихсэн болохоор намайг зүгээр л өрөөнд минь төгжээд хизэж битгий өрөөнөөс гаргаач гэж ааваасаа гуйна. Гэрт нь аав эгч Викторийн мөн үеэл эгч Денис нар нэрээд аав ээжтэй цуг суугаад Сашаг цаашид яах талаар гэр бүлийн хурал хийж байлаа. Саша гэр бүлийн хуралд нэгдэх үед түүнийг яах талаар аль хэдийн зөвшөлдсөн байв. Ээж аав нь Сашагийн соёо нэгэн тургасан болохоор ан хийж суртал нь Денис эгчтэй хамт амьдруулахаар шийдсэн байх ба. Саша хүн алмааргүй байгаагаа хэлэхэд аав нь үрд хамт хажууд нь байнга л зосоолж өгч чадахгүй болохоор зайлшгүй сурах ёстой гэж үзнэ. Саша амиа хорлоно гэж сүрдүүлэх гэж оролдсон ч аав эгч Викторийн нь түүнийг загнаж соёоч нь ургасан л бол чадхал болно гэж хэлээд Сашаг гарах гарцгүй болголоо. Ингээд Саша энэ өдрөөс хойш Денис эгчтэйгээ хамт амьдарч эхлэхэд ирсэн өдрөөс л асуудал гарч эхэлнэ. Саша Денис эгчийнхээ гэрийг нь сонирхож яваад хөргөгч нь төвөгжтэй байгааг анзаарах ба тэр үед түүнд ядчил хэдэн өдөр хэрэглэх цус байсан юм. Удалгүй Денис хоёр залууд агуулж ирээд Сашад дуртайгаа сонгоод ид гэж хэлэхэд Саша өлсөөгүй байна гэж хариулах ба энэ үед түүний ардаа нуусан ууттай цусыг нь Денис анзаарна. Тэрээр өрөөндөө орж аавынхаа өгсөн хайрцагтай зүйлийг задлахад дахин нэг ууттай цус байх ба энэ 7 хоногт чинь зориулсан бяцхан бэлэг ааваас нь гэж хайгалсан байв. Энэ үед Денис дагуулж ирсэн хоёр залууг алж байгаа чимээ гарч Саша сонсож байгаа ч зүгээр л үл тоогоод унтлаа. Шүн дунд гэдсэн дуугарч сэрсэн Саша үлдсэн цусаа уух гэтэл Денис аваад нуучсан байв. Саша Денис дээр очиод ууттай цусаа асуухад хооллож дуусаад нам одж байсан Денис байхгүй алга болчихсон гэж хариулав. Денисийн өнөөх хоёр залууг мөчилж алаад цусыг нь юулж авсан өрөөнд Саша орж ирээд тэдний цогцыг өлгөж байсан дэгээнд үлдсэн жаахан цусанд шүлсээ залхин хүрэх гэж оролдоно. Паул сургуулийн автобусаар хичээлдээ явах замд тэр ажил дээрээ ч сургууль дээрээ ч байнга л дээрлэхүүлдэг гэдэг нь тодорхой болно. Биеийн тамирын хичээл дээр пүүзээ мартаж ирсэн Паулыг тамирын багш Геотн нэхмэл тавчиг өмсүүлж талбайн теннис хүчээр тоглуулах ба энэ үед өөр нэгэн хичээлдээ хоцорч ирсэн Мелиса гэх сургуулийн од охин түнтэй адил нэхмэл тавчиг өмсөд нэг баг болсон байв. Паулыг тоглож чадахгүй зогсож байх үед Мелиса нэхмэл тавчигтай халтарч унаад шууд л Паулыг буруутгаж энэ тавчгаар хоолойгч нь боохоос өмнө олигтойхон хөдлөөд өг гэж загнана. Гэнэт заалны агуулгаас сарсан багуухаа гарч ирэн заал тойрон нисэж эхлэхэд бусад бүхэл сурагчид айж орилолдон гүйлтцгээв. Өөрийг нь чиглээд нисэн ирэх сарсан багуухайг тенсний зохиураараа зохиж унгаасан Паул түүнийг дарчлахгүй тулд гүйцэн алах ба энэ үед бусад сурагчид нэгэн зэрэг дуалтцгаалаа. Өдөр нийгмийн ажилтан Гуавин Паулын ээжийг дуудаж ярилцсан. Гуавин хэлэхдээ энэ ажлыг 30 жил хийхдээ анх удаа л юм аимшигтай зүйлийг харж байна. Паул босод хүүхдүүдийг айлгсандаа уучлалт гуйх ёстой гэж хэлэхэд ээж нь Паулыг өмөрч ангийнхаа хүүхдүүдийг хамгаалж ганц сарсан багуухаа алсны төлөө ахиж завгүй хүнийг дуудахгүй байвал зүгээр байна гэж анхааруулаад гарах гэтэл нийгмийн ажилтан Гуавин тэр дараагийн удаа амтан биш хүн алвал яах юм гэх утгатай зүйл хэлэхэд үнийг сонссон ээж нь уурлаж хүүгээ алуурчин болох хүн биш хэмээн өмөрөв. Харин Паул энэ үед би хэнийг ч алахгүй алвал өөрийгөө л ална гэж хэлээд нийгмийн ажилтан ээж хоёрыг хэлэх үггүй болгох нь тэр. Үүний дараа ээж нь Паултай машин дотор ярилцах үедээ түүнийг амиа хорлох хүсэлтэй хүмүүстэй туслах уулзалтанд ахиад явах хэрэгтэй гэж ятгана. Тэр шөнө Саша Денис хоёр ан хийхээр яв. Тэд явсаар нэгэн үйлчлэг болж байгаа байшинд очих ба Денис GR гэх залууг өргөтөж машинда суулгав. GR-ыг суулгаад машинтай явах үеэр GR дасралтгүй чалчсаар байх ба түүний гэрийн гадаа ирэхэд GR манай аав сэргэг хүн болохоор чимээгүй орцгоё гэж хэлээд төрүүлээд буув. Түүнийг буусны дараа Денис Саша тандаж за дараагийн 300 жил GR-ын яриаг сонсморгүй л байгаа бол түүнийг хазаад хөдлөхгүй болтол нь цусыг нь сорж дуусга гэж хэллээ. Саша зөрүүлээд би хийхгүй бас хүсэхгүй байна гэж хэлээд маргалтахад Денис тэгвэл намайг хараад яаж хийдгийг нь сурж ав гэж хэлэн машинаасаа бууж тэдний хүлээжүүлсэн GR дээр очиод цусыг нь сорж эхэллээ. Аллага харж чадахгүй сандрах Саша шууд машиныхаа сигналыг нь дарж унтж байсан айлуудыг сэрэн машинаас гарч зогтаах ба түүний араас Денис юу хийгээд байгаа юм бэ гэж аяархан орилоод ёолон хэвтэх GR-ыг гүйцээхээр буцна. Саша гүйсээр нэгэн түргөө хоолны газрын гадаа зогсоод хоол амтархан идэх хүмүүсийг ажиглав. Саша өөртөө хоол аваад идэх гэж оролдох боловч үнэр нь үнэхээр таалагдсангүй.
Гэнэт хажууд нь гэрэл анивчих шиг болоход Саша хартал гэрэлтдэг заны самбар дээр амиа хорлох хүсэлтэй хүмүүст туслах байгууллагын дугаар байлаа. Саша ч амьдрал нь таалагдахгүй болохоор шууд л уулзалтанд очихоор шийднэ. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Тос уулзалтанд Паул ч мөн ирсэн байлаа. Хүмүүс өөрсдийн түүхээ ярьж эхлэх бөгөөд Сашагийн ээлж нь ирэхэд тэрээр өөрийгөө хүчээр муу зүйл хийх нөхцөл байдалтай байдгаа хэлээд яасан ч тэр муу зүйлийг хийхгүй. Гэхдээ хийхгүй бол би үхнэ гэж хэлв. Үүний дараа Паулын ээлж ирэх бөгөөд Паул үхэл хамгийн сонирхолтой сонголт юм шиг өөрт нь санагддаг талаар мөн хэрэгцээтэй зүйлд түүний амийг авах хүн гарч ирэх юм бол хизээд өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлнэ. Паулын яриг сонссон Сашагийн сэтгэл нь хөдөлж харцаач салгаж чадахгүй байх ба Паул ч мөн адил түүнийг ширтгэхэд намуухан ая игшгэлв. Уулзалт дуусахад Саша Паултай уулзаж үнэн ярьж байсан эсхийг нь асуув. Паул үнэн ярьж байсан гэдгээ хэлэхэд Саша түүнийг дагуулсаар гэртээ ирлээ. Тэднийг очмогц Денис GR2 угтаж авах бөгөөд Денис GR-ыг гүйцэж чадлагүй цус сорогч болгон хуургажээ. Саша эхлээд Паулыг Денис GR2-тай танилцуулаад дараа нь түүнийг дагуулan өрөөндөө оруулан пянзаар хөгжим тоглуулж хамтдаа бүжиглэнэ. Хөгжим дуусах үед тэд орон дээр сууцгаахад Паул цамцаа тайлах ёстой юу гэж асуухад Саша хэрэггүй харин хүзүүгээ гэлжилгээд өгөөч гэж гуйв. Паул ч хэлсэн ёсоор нь хүзүүгээ гэлжилгээд нүдэ аних ба Саша түүний хүзүүнд нь ойртож хазах гэсэн боловч уучраа нэг л олсонгүй. Саша юу хийхээ мэдэхгүй шүдээ оролдож байхад Паул нүдэ нээн. Сандарсан Саша Паулд эргээд ирнэ гэж хэлчихэд гэрээсээ гарч өөрийнхөө гарыг хазаж бэлтгэл хийж үзв. Энэ үед Денис гарч ирээд өмнөөс чинь бэлдээд өгөх үү гэж асуухад Саша өөрөө чадна гэд эхлээд Паулын сүүлчийн хүсэлтийг нь асууж үзэхээр шийдлээ. Саша Паулаас юунд дуртай эсэх, юу хийхийг хүсэж байгааг нь асуухад Паул тэхэндээ ямар нэгэн бодол байсангүй. Саша Паул тандаж эхлээд түүний хүсэлтийг нь биелүүлэх юм бол дараа нь түүнийг алхахад илүү тухтай байх болно гэж хэлэх ба Паул бодож хамт ажилтдаг Хенрих залууг уйлахыг нь хармаар байна гэдгээ хэлнэ. Үүнийг сонссон Саша шууд л Паулыг дагуулад боулингийн газарт очив. Гэвч Хенри өвчтөй гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй байх ба энэ үед Сашагийн гидсэн дуугарч өлсөж эхлэнэ. Паул Саша дээр ирээд Хенри энд байхгүй өөр газар үжлэг хийж байгаа юм байна гэж хэлэхэд Саша шууд л боулингийн газраас гарч Паулыг дагуулan үжлэг болж байгаа газар руу явлаа. Паул гэнэт би олон хүний нүдэн дээр Хенриг харааж чадахгүй байхаа гэж хэлэхэд Саша Паул тандаж ямар нэгэн хүслийг нь л биелүүлэхгүй бол түүнийг алж чадахгүй гэдгээ сануулж Паулаас зориг ороход нь туслах ямар нэгэн зүйл байгаа эсхийг асуув. Паул бодож байгаад гинэтхэн хажууд нь жинсэн хувцсны дэлгүүрт ангийнх нь од охин Мелисагийн сурталчилгааны самбар байгааг хараад шууд л цонхыг нь чулуугаар хагалж самбарыг аваад дараа нь Мелисагийн гэрт очиод түүнийг дуутахад Мелиса нэг найзтайгаа хамт цонхоор шаагайна. Паул жинсээ аваад зайл Мелиса гэж орлоод зогтаах ба сурталчилгааны самбар дээрх Мелисагийн нүүрэнд сахал зурж хөмсгнүүдийг нь нийлүүлчихсэн байв. Үүний дараа Тамирын багш Гоитын гэрт очиод хонхыг нь дарахад удалгүй Гоит багш гэрээсээ гарч ирлээ. Паул зайлж үз Гоит багшаа гэж хэлээд задгаа дээвэртэй машин руу нусаа шүрших ба Гоит болиулахаар гүгээд ирэхэд нь түүнрүүч мөн ус шүршээд зогтаана. Үүний дараа нийгмийн ажилтан Гавины гэрт очиж хонхыг нь дараад хаалгааны үед нь алсан сарсан багвахаа гаргаж ирээд Паул нүүрлүүн шидэж там руугаа тонил хадагтай Гавин гэж хэлээд зогтаах ба нийгмийн ажилтан Гавины нохой үгсэн сарсан багвахыг зуугаад үлдлээ. Саша Паул хоёр зогтааж байгаад зам дээр сууж амрах зураа хэсэг ярилцсан. Саша Паулаас үхэх талаар бодоод удаж байна уу гэж асуухад Паул үр дэмшигэл санагдж байна. Намайг төрөх үед ээжийн хүү миний хүзүүг ороосон байсан гэсэн. Яг л намайг ирээдүйд амиа хорлно гэж зөгнсөн мэт гэв. Саша би ууг нь хүмүүсийг үхлээс айдаг гэж бодсон юмсан. Гэхэд Паул тэд зүгээр л зовхоос айдаг, эсвэл ганцаараа байхаас
гэж хариулаад тэд хэсэг чимээгүй сууцгаалаа. Паул Хенри дээр очихоос өмнө өөр нэгэн газар очих хүсэлтэй байгаагаа хэлэхэд Саша зөвшөөрч тэд Паулын гэрт очино. Саша Паулын бага насны зургийг нь сонирхож явах үед Паул ээжтэй захидал бичиж байлаа. Тэднийг гарч амжаагүй байхад Паулын ээж нь гэртээ ирээд хүүгээ найз охинтой болсныг хараад баг зэрэг баярлаж Сашатай танилцаад дараа нь Паулаас хаашаа гарах гэж байгааг нь асуухад Паул үдшилэг гэж хариулаад ээжтэй хайртай шүү гэж хэлээд түүнийг сүүлчийн удаа тэврэн. Саша Паул хоёр үдшилэг дээр ирээд удалгүй Хенриг олов. Хенри Паулыг харсан даруйда түүнийг нэг гараараа тэвэрч аваад тохуурхаж эхлэв. Энэ үед Сашаг нэг залуу өдөж хоргох ба Саша оюун ухаан удирдах чадвараа ашиглаж түүнийг өөрөөсөө холдуулав. Хенри найзуудтайгаа цуг Паулыг наачо ирэ гэж дуудаж эхлэхэд Паул төвчж чадалгүй гарыг нь хазаж Сашаг дагуулад зогтаа. Хенригийн гарнаас цус гоожиж эхлэхэд Саша бүр илүүтэйгээр өлсгөлөнгөө мэдэрч тэр удаангүйж чадалгүй өлсснөөсөө болоод ухаан алдах нь тэр. Гэтэл Сашагийн аманд цус амтагдан сэрэхэд Паул өөрийн гарыг зүсээд аманд нь цусаа дусааж байв. Саша шууд л босож Паулын цусыг сорхоос татгалзсан. Тэднийг гудамжны сандал дээр сууж явах үед Хенри найзуудаа дагуулсаар ирэх ба Паул энэ удаа түүнээс айхгүйгээр өөдөөс нь алхаж очино. Нэгэн Сашаг барьж явах хооронд Хенри Паулыг зохиж унгаагаад зодож эхлэв. Улмаар Саша уурлаж өөрийг нь тэрчүүлсэн залууг хийстэл нь шидэхэд Сашагаас айсан Хенригийн найзууд шууд л машиндаа суун зогтаалаа. Юу болоод байгааг ойлгоогүй Хенри Паулыг зодохоо болиод босох үед Саша түүний хүзүүг нь хазаж цусыг нь сорно. Анх удаан хийж аратналаг араншин нь цэрэгсэн Саша Паулд чи зогтох хэрэгтэй байна гэж хэлэн явуулаад үргэлжлүүлэн Хенригийн цусыг юу ч үлдээлгүй сорж дуусгасны дараа тэрээр Денисийг дуутахад Денис түүнийг анх хийсэнд нь баярлдагч цогцос Паулынх биш байгааг хараад Паул хаана байгааг асуув. Харин Саша түүнийг хаана байгааг хэлсэнгүй. Денис Сашад тусалж Хенригийн цогцсыг ойд хүргэж өгөх ба нөхөх Сашагаас үргэлжлүүлэн Паул хаана байгааг асууж түүнийг маш их зүйл мэдж байгаа болохоор заавал алах ёстой гэж хэлээд гэрийг нь асуусаар байх ба Саша уура барьж дэсэлгүй Денисийг зохиж унгаад шууд Паул дээр очиод түүнийг аваад буудалд орогнож эхэллээ. Саша гунтад сэрэхэд Паул өөрсдийгөө аюулгүй хүнлэг цусрагч байхад туслах маш шууртаа жагсаалт гаргасан байх ба гол нь эхлээд Паулыг хазаж цус сорогч болгох ёстой байв. Саша Паулд ийм байх амархан биш. Чи ахаад нар харахгүй, идэхгүй, сургуульд явахгүй гэж хэлэхэд Паул би угаасаа гэрээсээ гардаггүй. Идэх цагийн гарц сургуулийг үзэн яддаг гэж хариулна. Саша ээжтэй ч хэлж чадахгүй гэж хэлэхэд Паул тэр намайг ойлгоноо гэж хариулав. Паул амьдралдаа анх удаа ямар нэгэн зүйл болохыг хүсэж байгаагаа хэлэхэд Саша эцэст нь зөвшөөрч түүнийг хазаж цусыг нь сорно. Харамсалтай нь Саша хэтрүүлээд хэтих цусыг нь сорсноор Паул үхэхгүй бас хувирахгүй байдалд орчихов. Саша арга мухардаад гэр бүлийнхнээ дуутахад тэд ч удалгүй ирж Паулыг яах талаар зөвлөлдөнө. Авгагч Викторийн ахиж хүүхэд өргөж авмааргүй байна гэж хэлээд ЖР руу муухай харахад Денис Паулыг гүйцээж алах хэрэгтэй гэж санал гаргалаа. Саша тэднийг эсэргүүцэж тэр миний найз гэж өмөрөх бөгөөд аав нь өөрсдийгөө Сашад туслах гэж ирсэн гэдгийг сануулж тэд авчирсан цусаа Паул дуулгаж түүнийг цус сорогч болгоно. Хэсэг хугацааны дараа Паулын ээжийн ажил болох эмнэлэг дээр бүрэн хувирсан Паул болон Саша ирэв. Тэд нас бархан тодорхой болсон хүмүүсийг илүү хүнлэг байдлаар үдэх ба Саша төгөлдрөхөөр дарж явах үед Паул сэмэрхэн цусыг нь соруулж авснаар кино төгсдөг.